Баяр надад тэгж хэлсэн. Дамжуулаад элбэг дэвштэй таныг уулзуулахаар болж байна гэж. Би уулзж яах гэсэн чинь энэ ойлголцоод ингэж яа таныг элбэг дэвштэй ярьж шоронд оруулах хөтлөөр би ярья гэж. Тэгээ би ягаад шоронд орох ёстой юм бэ баяраа гэсэн чинь үгүй одоо та ерөнхийлөгчөөс буугааг байсан. Буугааг байсан тийм. Яг сонгуулийн дараа тэгээ би баярт хэлсэн. Үгүй юу яриад байгаа юм бэ чи? Чи намайг шоронгоор айлгаж байгаа юм уу? Элбэг дэвштэй хоёр намайг айлгаж байгаа юм уу? Гэсэн чинь баяр. Үгүй Сталины үг гэдэг шүү дээ. Хүн байвал хуулийн зүйл анги олдно гэж тийм үг байдаг шүү дээ. Тийм байхгүй. Би идэж уух юм байхгүй. Та нар шалгаад олохгүй. Чи өнөөдөр тгийж шантаажлж оюутлын асуудлаар намайг дугаа болгоно гэж бодож байгаа бол таван талхаа асуудлаар дугаа болгоно гэж байгаа би дугаа болохгүй. Чи энэ одоо юугаа ингэж хийж байгаа шүү. Би та элбэг дэвштэй уулзахгүй яах юм? Би ийм асуудлаар уулзахгүй. Би зүгээр Монгол улс орноо хөгжүүлье гэж байгаа бол эсвэл тодорхой бодлого ярих гэж бол уулзъя. Энэ намайг шоронд оруулахгүй яаж байгаа юм? Тэр миний амийг үдгэж байгаа юм ба та нар. Та нар одоо нийлж намайг унгаачаад. Энэ чинь нийлж унгаасны бас нэг илэрхийлэл байхгүй. Нийлж унгаачаад одоо нийлж намайг айлгаж миний амийг үдгэх гэж шоронд оруулахын тулд чи юм байсан болцолт явах гэж байгаа юм. Тийм байхгүй. Би ямар болцолт явах гэжсэн гэж одоо оюу толгой таван талхаа асуудал дээр тэр үед чинь бид нэг байр суурьтай болоо гэж танд магадгүй. Одоо би бол чирэл баяртай тэр үед бол хэлээг юм уу? Үгүй тэрхүү чуулгаж байгаа юм л дээ чинь. Урд нь бит хоёр олон асуудлаар зөрчилдөж ирсэн. Тэрний дотор таван талхын асуудлаар би таван талхааг бол энэ том ордыг бол төрсөн буцааж аваа. Та таван талхын асуудал дээр бол ерөнхийлөгч болтой зөрчилдөж тийм. Таван талхын асуудлыг бол чи усад буцааж 100% авах хэрэгтэй байтал ягаад чи ухаан хотлыг ингэж тасдаж өгж байгаа юм бэ гэж би загинж ирсэн. Буцааж аваа. Гэж. Одоо сүүлд Хонконгийн бирж дээр бол 4.5 тэрбум долларж үнэлэгдсэн шүү дээ. Ямар ч гэсэн хөрөнгө оруулагчид бол тийм их олон тэрбум доллар зарцуулаагүй. Тодорхой хэмжээний мөнгө зарцуулсан байх үгүйсгүй. Тэрийг бол нөхөж өгөөд ордон алдаж болохгүй гэсэн. Тэгээ баяр намайг одоо хуураад миний үгэнд орлогоо ерөнхийлөгчийнхөө үгэнд орлогоо ерөнхий сайд бол одоо тэр таван талхаа асуудал дээр бол тэгэж буруу шийдвэр гаргасан.